Заяаны хань ба 100 гарах бүсгүй хоёрыг ирчүүд хэрхэн хооронд нь ялгадаг вэ гэсэн. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр майкологоор дамжуулан ирчүүдийн бүхий л нууцыг дэлгэсэн эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий хэмээх маш сонирхолтой номыг та бүхэндээ танилцуулж байгаадаа таатай байна. Би энэ номыг уншаад маш их зүйлийг ойлгосон учраас бүсгүйчүүд минь заавал уншаасаа гэсэн үүднээс өнөөдөр энэ номны хэсгээс танилцуулж байгаадаа тун таатай байна. Яг одоо та майкологт subscribe хийх гэсэн маш их баярлалаа. Нэгэн хөл бөмбөгийн багийнхан өрсөлдөгчийн тактикийг судлахын тулд тэднийг дасгал сургалтын үеэр дүрс бичлэгийн нууцаар хийж дасгалжуулагч нь багийнхаа өмнө тавьж буй зорилт даалгавруудыг сэм бичин авч тоглолтын арга барилыг чөлөөтэй судалснаар өрсөлдөгчөө төвөггүй хождог байсныг нь илрүүлсэн байна. Тэрнтэй адилхан уг номыг бичсэн Стив Харви маань бүсгүйчүүдэд яг энэ давуу талыг өгөхийг хүссэн юм. Бүсгүйчүүд маань эрчүүдийн талаарх ойр дотны хүмүүсээс авсан зөвлөгөөнөөсөө ангиж шít. Үнэн эрэхтэй эрчүүд гэж яг ямархан хүмүүс бэ гэдгийг энэ номноос мэдэж чадна гэдэгтээ уг зохиолч маань бүрийн итгэлтэй байгаа юм. Миний хувьд ч гэсэн уншаад маш их зүйлийг ойлгосон. Хэрвээ та эр хүнтэй болцож байгаа бол, найз залуутайгаа шинэ харилцааны төвшөнд гарахыг хүсэж байгаа бол, хурмын бүгэж хурундаа зүүмээр байгаа бол, хэрвээ та гэрэлсэн бөгөөд одоогийн харилцаагаа тогтвортой авч явахыг хүсэж байгаа бол, тэгэхээр энэхүү ном нь Нью-Йорк Таймс-ийн бестселлерээр шалгарч бүсгүйчүүдийн дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй ном юм. Энэ ном маань эр хүний мөн чанар, эрчүүд үргэлж хийдэг зарим зүйлс ба тэдгээрийн учир, тоглоомонд хэрхэн ялах вэ гэсэн 3 бүлгээс бүрдсэн юм. Би энэ 3 бүлгээс 2 дугаар бүлгийн заяаны хань ба 100 гарах бүсгүй хоёрыг ирчүүд хэрхэн хооронд нь ялгадаг вэ гэсэн хэсгээс та бүхэндээ танилцуулна. За тэгвэл бүгдээрээ эхэлцгээе. Эр хүн бол төрөлхийн анчин. Харин бүсгүй хүн бол түүний ан гинэ. Жишээ нь ирчүүд 2 шалтгаанаар заас барьдаг гэж байна. Нэг бол цэвэр спорт, сонирхлынхаа дагуу. Эсвэл хоол хүнсэнд хэрэглэх гэж. Өөрөөр хэлбэл барьж болох хамгийн том загсыг бариад, олзныхаа хамт зургаад харуулад, найс нөхдөд гайхуулад, буцаагаад голд нь тавих. Эсвэл барьсан загсаа гэртээ аваачих. Энэ 2 зам байдаг гинэ. Тэдний хувьд цэцгийн баглаа үнэт идэл, уцаар ярих болон болцоо уйран мөгсөн тэдний ангийн хэрэгсэл. Хэрвээ та дэгэнд орчих юм бол тэр харин таныг одоо яах вэ? Уулзалт болцоо ямар болж байна вэ? Яриа хөрөө хэрхэн өрнөж байна вэ? Таны зүгээс ямархуу шаардлага ирж байна вэ? Гэх мэт олон зүйл тухайн эр хүн танд яаж хандхаас нөлөөлдөг. Тэгвэл хэн нь ямар загас вэ гэдгийг тэд яаж тодорхойлдог вэ? Эрчүүдийн 100 гаргадаг ердийн загсыг хэлж өгье. Тэдгээр бүсгүйчүүд нь нийтийн дунд бие авч явах захын хэмжээ, шаардлагыг тоодоггүй. Өөрийгөө үнэлэх мэдрэмж, ёс суртахууны зарчим огт байхгүй бөгөөд эрчүүд тэднийг бээрийн цаанаас ч мэдэрдэг байна. Эдгээр хөнгөмсөг явдалтай огт нь мөстэй цай хатууд арс шимэнгээ өөрийн санаанд орсон бүхнээ эрчүүдээс нэхэж энтэй хэсэг уулзаад үзье. Эцэст нь ямар ашиг гарахыг харъя гэдэг байна. Эсвэл энэ тентхийн офисын бууг болсон хуучинсаг маягаар хувцалдаг, хов живээ ярих дуртай, эрчүүдэд хэрхэн ойртгой мэддэггүй бүсгүйчүүд. Энэ бүсгүйчүүд урт хугацааны харилцааг тогтоохыг чухалчилдаггүй, эрчүүдээс ямар нэгэн онцгой зүйл хүлээдэггүй. Нэг ч эр хүнд өөрийн гэсэн онц гойд шаардлага тавьдаггүй. Эрчүүдтэй уулзсан ч болох юм болдгоороо боллоо гэж үздэг. Тэрийгээс тодорхой ойлгуулдаг тийм бүсгүйчүүд юм. Тэд үүнийгээ өөрсдийн үг хэл, үйл хөдлөлөөрөө илэрхийлмэгц, эр хүний хүслийг биелүүлэхэд бэлэн бүсгүй гэдгийг ойлгоод түүний өвөрт орох ээлжээ хүлээдэг гин. Тэгвэл алтан загас ямар вэ? Тэдний хардаг алтан загас бол хизээч зүгээр буугаад өгчдөггүй. Эр хүн дөнгөж ам нэмэгц. Тэд зөрүүлээд өөрийн гэсэн хэв маяг, шаардлагуудыг таниулж эхэлдэг. Тэрээр өөрийн гэсэн эрх мэдлийг сайтар ухамсарладаг. Түүнийгэж самуурайн элтмэд ашигладаг. Тэр бүсгүйд өөрийгөө хүндлэхийг эрчүүдээс шаардах хэрэг огт байхгүй бөгөөд тэрээр жирийн байхдаа ч хүндтэй нэгэн. Эр хүн түүний дэргэд очиод өөрийн 13 мэхээ хэрэглэж танилцах гээд үзэж болох ч тийм бүсгүйчүүдэд сэтгэгдэл төрүүлж чадах хэсэг, яриаг цааш нь үргэлжлүүлэх хэсэг, эргэлзээтэй бөгөөд тэр тусмаа өнөөх бүсгүй өөрийн үнэт цагаас зориулахыг зөвшөөрнө гэдэг баталгааг хиндэж гаргадаггүй. Тэд алтан загсыг өөрийнх болгоё гэж бодож байгаа бол түүний хэв маяг шаардлагуудыг дагаж мөрдөх ёстой. Харин хөнгөмсөг зугаа цэнгэл бүсгүйд сонирн биш тул тийм зүйл хайгсад түүнээс холхон байсан дээр юм байна гэд түүнийг ам нэмэгц шууд ойлгодог. Гэхдээ тэд жинхэнэ бөгөөд удаан хугацааны хайр дурлалтайгаа учир бол үнэнч гэргийг халамжит хань байж чадхаач ойлгуулж чаддаг. Тэгэхээр
Таны ямар загас байхыг ирчүүд биш та өөрөө шийддэг гэдгийг санах тун. Эр хүн танд төгөж ирэх үед өөр хинч биш зөвхөн таал гартаа авч байдаг. Тантай ярилцаж болох хэсэг, таныг цайгаар дайлж, тантай бүжиглэж, таныг гэртээ нь хүргэж өгөх хэсгийг зөвхөн таал шийддэг. Мэдээж ирчүүд энд бүхнийг хүсдэгч шийдвэр нь зөвхөн эмэгтэйчүүдэд байдаг. Таны ямар загас байхыг ирчүүд биш зөвхөн таал шийддэг гэдгийг дахин санах тун. Миний танд зөвлөх цорын ганц зүйл бол ухаалгал байх явдал. Эцэст нь хэлэхэд бүсгүүчүүдээ өөрийгөө нэгдүгээр тавь. Хатуу байр суурьтай бай. Ямар нэг ном дүрм тогтоо. Байхыг хүссэн тэр газартаа л бай. Тэгээд өөрийнхөө эрхтэйг байранд нь тавь. Эр хүнийг хизээж бити алтгаас ай. Яагаад гэвэл тэр танд хайртай л бол хайшаач явахгүй. Тиймээс өөрийгөө үргэлж хайрлаж байгаарай. Ингээд би танарт энэ номны хэсгээс тайлбарлалаа. Тэгэд энэ номыг залуу хүүхдэд маш сайн уншиж өөрийгөө аливаа эрсдлээс бас хамгаалаасай гэж хүсэж байна. Мөн энэ номноос надаар дамжуулан зөндөө олон мэдээллийг авахыг хүсэж байгаа бол миний инста руу бичээрэй. Майки влог дээр subscribe and like дарж дараагийн сонирхолтой мэдээллийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн влогтой минь хамт байсан та бүхэнд хязгааргүй их баярлалаа. Баяртай.